Тэгэхээр таны харилцааны асуудал дээр харилцааны асуудал гармагц таны мэдрэлийн тогтолцоо хамгаалалтын доорсол вегл хөрсөн төлөвт ороод дуу гарахаа болоод бүх бие чинь чангарчдаг гэсэн үг. Тэгэхээр магадгүй та энийг сонсож байгаа бол хүнтэй харилцаж гин гэд бодоод үз. Жохон духгүй төлдөг хүнтэйгээ харилцаж байна гэд бодоод үз. Энэ үед би дээр чинь ямар шинжлэндэ гэлэр чинь хаана чангарал байна, хаана хөссөн мэдрэмжгүй болж байгаа мэдээлэл байна. Тэрийг анзаараад амьсгалаа уртаар аваад удаанаар гаргаад тэр чухал нь хамгийн вагус мэдрэлийн судлаа идэвхжүүлэн аваа гаргах байдаг. Тэгэхээр вагус мэдрэлийн судлаа идэвхжүүлээд хоолой хүрдээ идэвхжүүлээд гэх мэтчлэн мэдрэгдсэн даруйд нь дотроо дуу аваа гаргах. Хэрэв дуу гаргахад хэцүү байвал дотроо магадгүй дуулж ийн гэж төсөөлж болно. Нэмэлтээр аваа гаргаж болно. Ганцаараа байхдаа ч гэсэн тэгж харилцаж болно. Тэгээд элдв даарж орж байгаа хүмүүсийг өөрөөсөө холдуулаад энэ бол миний орон зай. Миний орон зайд миний зөвшөөрлөгөө хинч халдаж чадахгүйгээд өөрийнхөө нуруугаа цэх, мөрөө цэх, хөлдөө мөрний хэмжээтэй зайгаад ийм дасгалуудыг хийгээд байх хэрэгтэй. Аяар та өөртөө ихтэй болоод дуу хоолойчин гардаг бол.